За, өрийн дэвтэр үндэсний блог эхлэхэд бэлэн болсон байна. Байн. Яа, одоо энэ дуугаа ингээ хүчээр Тэгвэл сонирхгүй байх чивчээ сонирхгүй. Хүчээр гэхээр бүгдээрээ дагнага ойл. хүчээр хийдэг болох. За, Unit-д хоёр ах маань өнөөдрийн бас бид хоёрын спешиал буюу 12 сард бид нэг маш гоё дугаарыг хийж зорьсон байгаа. Тэр дугаар дээр маань зочин болж ирсэнд маш их баярлаа. Нэг жилийн ойн дугаар болж байна. Өөрийн дотор болоо хийгдээд. Яг влог одоо яг эхлэхээс өмнө яг хоёр хүнээс зөвлөгөө авчихсан. Тэр нь манай хоёр ах байсан. Яг одоо яг эхлүүлээч маргааш эхэл гэж одоо тэр яг ажлыг эхлүүлсэн хүн одоо хөрлөө ах байна. Тэгээд бас энэ гоётой нэвтрүүлэг. Жил болцсон юм уу те? Харин чи Одоогийн нэвтрүүлэг болчихсон. одоо чи 23 дахь нөх шүү те? 26 дахь дугаар. 26 дахь дугаар. Сард 2-ыг хийсэн гэсэн үг. Бараг л. Ер нь яг 10 хоногт нэг гэжсэн. Сард 3 гээл. Дундуур наадмын үеэр засраал. Ковидын үеэр гаргахаа байгаа л нэг хэсэг засраал гээл. Тийм. Яг олон буюу нэг хичнээн төгрөг яаж бодоод. Тэтэй айл үрдэрсэн. Төгрөгөөсөн гэдэг. Гэхдээ бас гоё нэвтрүүлэг шүү. Бас үзэхэд тийм. Тэг хүмүүс айгүйх үздэг юм байл шүү Анх ингээд энэ санааг ярьж байхад надад амар гоё санагдаа. Тэгээд би нэг хоёр сэтгэлтэй явж энэ одоо миний хурдан хийлгээл тэгээд. Би яг санагдах одоо зайсан хийлдэ бүтээлэг кофе шоп сууж хөрлөө хахад нэг ийм хийх гээд бодож байна гэж. Юуг нь бодоод байдгийг маргааш хийгээд тэгэл тийм энэ чи гоё шүү. Тэг ер нь тэг хөрлөгийн тэр зүг байхгүй. Ялангуяа би бол тэгж боддоо шүү дээ. Одоо залуу байхдаа алт хонох юм ихтэй байх хэрэгтэй байхгүй юу? Алдаач гэсэн уужладаг те. Манайшаа алдаах нэг уучлахгүй шүү дээ. Алдах хэрэггүй. Тэр одоо нэг станер юу хийж явж ирсэн гэдэг. Та надад бол уучлах гэдэг байхгүй. Тийм учраас бэлэг шаардлагагүй байхгүй те. Алдсан Джонсон ш. Тэгээд Тийм шүү дээ. Одоо манай компани лого байгаа шүү дээ. Нөгөө байгаа шүү дээ. Үсэрч аяндаа шүхэр болтно. Агаар дээр шүхрээ. Аяанда шүхэр болтно. Тийм. Бодоо суугаад байгаад одоо хойд үүдээд бодоо сууж шүү дээ. ер нь бол тийм үнэн баг. Тэр бол стаун. Ер нь бүх ажлын амжилтын 50% нь эхэлсэн дэм байдаг гэдэг юм билээ шүү дээ. Чи айгу ягаад ийм тийм албаны яриад байна. Хүлээх Өөрөө хэлж байгаа хэвсэг ихсэн. Наашаа гарахтаа мэдээ үзчихгүй. Мэдээ үзчихээ яг тэр тэшээр орж ирээ. мэдээний тест. Тий. Яг тэр юу асан. Чи яг ингээ унах юм бол нэг дуугаа яа. Бай. унаад ирэхэд бай гэдэг. Энэ дуугаа ингээ нэвтрүүлэг болгоноор энэ нэвтрүүлэг шиг хүмүүс амар их үздэг юм байлээ шүү дээ. Тэгээд дугаар болгон дээр ингээд энэ дуу Хүчээр авчихсан. Тэгэл ортол гэлээ цаагаад. Юу ярих нэр шинэ жил мэл сонин сайхан юу вэ? Гой догтлж гэнэ үү? Гүш та. Дагдаад байгаа юм уу? Гүү. Хин догтлоо дуу. Энэ хоёрлыг дагдлаад байгаа юм шиг. Өөртөө нэг алтлага хөдөлгөөн хийдэг болохоор тэгээд тэрэндээ жоохон дагдлаад байгаа юм шиг. Хөдөлгөөн амар байна уу? Гайгүй юу? Амар л шүү дээ. Энэ хоёрын постыг харснаа. Сошиал дээр, фэйсбүүк дээр. Гацуур модны урд ингээ зураг авахулсан байхгүй. Хүн бол анзаарахгүй. Гэхдээ тэр саан нь бол байгууллагуудаа би байгаа шүү гэсэн. Маркетинг давхар. Маркетинг давхар зургийг ингээд тавьчихсан. Би тэрийг хараад зургийг бичсэн. Амар сурсан юм да. Тэгээ энэ чинь бол ерөөс манай урлагийн бүгд л тэгж шүү дээ. Хамгийн ганга хувцас өгч байгаа л тий. Госттой байх. За тэгэл. Одоо чи юу 2 жил шинэ жилийг өгөөжтэй. Баг 2 жил үү? Гэхдээ яг урдныгийнхийг бол хийчихсэн араас цагаан сар хийгээг баг. Нэг жил тий. Тэр нэг бүтэн жил үндсэн л. Тэгвэл ингээд шинэ жил гэснээс шинэ жилийнх нэг их сонирн байдгийн дөрөв биднээс ярьжсэн байхгүй. Шинэ жилээр нэг тийм байгууллага нэг жоохон тийм гурийн хандаад байдаг байхгүй юу? Ер нь юмд. Тий. Одоо ингээд яг тэр хоол унданд амар мөнгө зарцсан ирнэ. Нэг амьд тоглолт юм урлаг болохоор мөнгө байхгүй, үнгүй хүн байна уу? Энэ жон гураа тий. Голцоохон натлаараа. Баатар маа гэж Натли. Тэгээд нэг тийм үг өгд те. Эргээд туслана штэ бид нар. Эргээд яг юугаараа туслах юм те бүү мэд штэ тэр ч бас. Гэтэ хүү хөдөлдөг өстэй хаа. Үгүй одоо болчихсон. Өвдөгний нүдэр. Чаас суучихгүй гэж байгаа. Чаас суучихгүй. Тий, нэг яг тэр хөдөлгч хэцүү шүү дээ. Оройжон гоо юм байна. Тэг яг эхний цаг нь их бадрангуй явдаг. Тэрээс сууж эхэлдэг. Хөдлөл нэг үсрэл муухт такка мууч байгаа болно шүү дээ. Анх ер нь энэ яваанаас хөдөлж ирсэн та. Би ер нь амьдралдаа нэг л удаа хөдөлж ирсэн. За. Тэгээд тэрнээс хойш айл 22 хураансанда би нэг нуруу авах болсон. Уул нь би сургуулийнхаа ганц төлчнээс байхгүй юу?
За 23-аа. Одоо төгсөлтийнхаа үеийнхаа одоо хөтлөгчнээс байхгүй. Тэрүүгээр өөрийгөө болчих чинь гэж ойлгоод тэг кино драма анги сурч байхдаа би бүр төгсөрч шиг ойлгоод тэгээд энэ яг төгс жил чатад орсон жил нөгөө драма чатар биш ээ. Энэ нөгөө 2 дугаар төрхийн нэг юм юм байсан байхгүй. Тэгээд тэр нь жирийн хөтөлбөр биш ээ. Нөгөө мөнгө салгадаг тийм нөгөө хандвийн мөнгө босгох тийм үү. Тэр чинь бүр хэцүү шүү дээ. Хүн аль болохоор өгөхгүй гэж бодож орж ирдэг байхгүй. Аль болохоор кармагаа ингэж орж ирдэг арга хэмжээ юм байна шүү дээ. Тэрэн дээр би 10 жилийнхаа тэр суурин дээр ална гэж тооцоод ямар ч бэлтгэдэггүй ороод тэгээд нөгөө гуряатаад заяа бүр ингэ хамаг юм унаад ямар нэрийг уур амьсгална. Бүр уур амьсгал унаад чи нөгөө зүрийн баяр биш нөгөө мөнгө салах одоо баяр юм чинь баяж явахд ханд босгох байхгүй муухагаар яг салах гэж. Тэр ингээ харсан чи сувдаа гэж зогсож ирсэн. Тэр сувдаа гэж хацтаа гэж тулгараад. Сувдаа гэж над руу ингээд бүр нэг юм амьдрах гэж яаж авч байгаа юм бэ? Хацтаа тулгараад хараа хөлс сувдаад. За тэгэл тэрнээс хойш ингээд зүрхт ингээд савлаа. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө хөдөлгөөн хийхээ байлсан шүү дээ. Гэтэ урд нь би нэг арга хэмжээгээр туяагч нэр өвлийг үндэсээ охин болоо. Алсан шүү дээ. Хи хоёроо. Онаах туяагч засаа охин. Тэгээ онаах ч өгүүлж гарч ирээд ёо туяагч аавна. Тэгээ бас нодлон жил бас гэмтгэд өрсгөөтэй нэг өвлөгөө болж үзье нэг нодлон бил урьдчилан шүү дээ. Нэг болж үзээ. За тэгээ тэрнээс хойш бас болиё гэж бодоод. Гэхдээ чамд бол өвлийн үг нь тохирно шүү дээ. Гөө тохирно. Тэр бүр фаг өвлийг юм байна. Аймаг гоё тийм. Гэхдээ гоё. Онд бол харин ёстой өвлийн үг нь бол яг болно. Одоо би ч одоо завсрын өвгөнч биш тийм юу ч юм дээ. Гэхдээ миний нэг сайн таньдаг залуу байгаа шүү дээ. Одоо бид нар бүгдээрээ таньдаг одоо нэрийг хэлээ яах вэ? Тэр нэг оюутан байхдаа нэг хөтлсөн юм байлээ шүү дээ. Тэгээ сайн байцгаана өгч тэгээ цаашаа нүдэнд харанхуулаад төвшгний ард орж ирээд тэгээ захиралд нь гүйсгэж намайг явуулчих. За яах юм бэ? Тэгтээ ер нь бол шинэ жил угаасаа гоё баяр. Тэгээд байгууллагууд ч ер нь ингэсэн орж ирдэг байхгүй. Яг юу ч хийхэд бэлээ ингээд ингээд тэр нэг 100 захирал 100 тавцгаа тэгэл ингээд бэлэн тий бэлэн шүү дээ. За өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ яг сценийн хойдол замын хойдол болж байгаа даав гэж тэдэд ресторанаас сурчлага яваад шүү дээ. Сурчлага. Далд сурчлага яваад. Юу яриулахгүй. Лаунд хоол нь гоё юм байна. Бас нэмэр бол хоол. Яа, даавад ороод ирсэн гэж юу? Ийм байж боломгүй. Ийм зүү. Одоо нэг бид нар нэг юу одоо ковидын өмнөх жил нэг байгууллагын шинжилгээг хийгээл тэгэл хөрлөө ах чирс ууж иддэг болох шин дунднаас ууцсан юм шиг саагаад ордог шүү дээ. Тэгээд нөгөө захирлууд манаас ундаа талган дээр асгадаг. Тамиг хийддэг. Согтуу өнөөс гарах одоо юу өстэй хэлнэ юу. Юу гэлээ хөрлөө ах чи би уухгүй гэхдээ ууцсан юм шиг байж чадна гэлөө. Тэр чинь би яг санаж байгаа нэг тэр жилээ 3 солиод дөрөв авсан юм манахаас. Одоо энэ оно. Тий. Баясаа. Нэг Чинзо. Яг язгт хөрлөө ахтар таарах юм ба тий. Солиод дөрөв нийлээд гагнаатай байдаг. Чинзог ихтэй. Гагнаатай илүү. Тийм гагнаатай байсан шүү дээ. Онооч баясаад өгөөл за солиод дөрөвнийг гардуулж өгөөл тэгэл оногийнхээ одноогч өгөөл тэгэл яг хөрлөө ах. За за хөгжим авчих манайхаа. За яг энэ яг надаас болоогүй шүү. Өтэ тэмдэгч яг гурван юм дэж байгаа шүү дээ. Нэр байхгүй шүү дээ. Тэгээд соёлын тэргүүн бол их олон байдаг шүү дээ. Соёлын тэргүүний одоо юу за 10,000 ширхэг юм хэвлэгч байгаа шүү дээ. Нэг хэрэгтэй. Тэгэл ганц гагнаастай ханаас ч юм тэндээс нэг 3 хүн ингээ ханаас ч юм 3 соёлын X төт рүү аваалгдсан л байгаа тий. Тэндээс яг 3-аас ханаас ч юм бас нэг нь ханаас гагнаастай байсан чи. Энэ Шинзагийн машиныг авч яваад ажиллаас Прүсин аваад машин өгч яхан жоо ажилтаа байгаад яарад ингээд та машин өгч гэдэг. Машин аваад нөгөө ингээ асаадаг штэ ингээ онгоолгодог штэ ингээ бодлогоор нь байдгүй. Тэгээ Шинзаар залгалаа. Шинзаа минут энэ чи одоо удирдлагаар онгоохгүй штэ. Гэхдээ та ингээд машина тойруулаад дараад бай. Машина тойруулаад дараад хаана газар таардгийг. 5 минут гарав ингээ явлаа. Хурууж хилээд такс нэрийн газар онгооч. Тэгэхээр ороо суугаад нөгөө кондактор тэгэхээр ингээ хийх гэж болтгоо. Тэгсэн чинь бас нэг нь хугарч яалаад ингээ. Тэгээ хөдлөө явлаа. Хөдлөө явлаа.
нэг цонх хонгоолмор санагдаад цонх хонгоолохгүй юу? Цонх хонгоолго явж гинт бороо ороод 100 байсан ч лөө. Борооос цонхыг хаахсан цонх нь ингээд хаагтны цонх нь буцаж ерөөсөн юм бол. Тэгэхээр явж байхдаа Чинзоо энэ мөн чи одоо яадсан бэ? Буцаа хаагдахгүй шүү дээ. Баха та наатахаа яг оройд ингээд эрэнгүүд нь яг таарлаад буцаад жижиг ингээд. Тэгэхээр таар. Гинт доош дараа. Гинт доош тийм нарийн мэдэн байстай байл. Тэс үүлээ үзчих бороо ороод. Тэр нэг энэ нарийн мэдэн баах ингэж нэг юм тогтоочлоо. Тэгээ бороо орж байгаа юм урд шил цонхоо нэг шил арчигчаар арчих гэсэн чинь шил арчигчны юм чинь нэг эдэрний байдаг гэж тэгээд тэгээд ураараа ингэж байдгүй энэ чинь байдгүй шил арчигч юм. Үгүй шил арчигч юм яатсан бэ гэж ахаа хугарцсан наа чинь жоохон нэг юм жүдэнсний мод чинь үлдсэн байгаа энэ дээр энэ чинь өрүүлэн тэгээд арчих гээд тэгээд дарсан чинь нэг ингэж болчлоо. Үгүй чи болохгүй шүү та ингээл яваад байг. Яа тийм Тэгээ хөгжмийнх нь чангал сулдаг нь яасан гэлээ. Чинзоо чи хөгжмийнхээ чангал сулдаг юм аа. Нааша ингээ унцаахгүй. Зүгээр унтсан баг тийм наацсан мэн гэж байна. Наалтан наацсан. чи ирэхээ. Юу болгоом Чинзоо хэлээ. Би хамгийн сүүлд зүгээр ярьсан байхгүй юу? Тэгээ хөрлөх нэг залгаа. Тэгээ зүгээр залгаал би мэд мэдэх гээд юу н Чинзоо гэдэг явсан чинь оимгүй ажил төрөл сайн зураг аваад явж ирэх гэсэн. За юу хийж ирэх гэсэн. Нэг шил арчаад зогсож байна. Юу шил вэ гэсэн. Шилний хог шүүрдээд яатсан бэ гэсэн. Гэрээсээ зурганд оруулах гээд нэг юм айлс нэг шкаф гууж аваагаас чинь толийг хагалчлаа. Зүгээр мэд мэдчихлээ гэж. Өстөр би нөө бараахан зурган дээр очиод орсон ч тийм. Тэгсэн чи Чинзоо ч бас тэрийг бас баахан загинсан юм байна хүүхдүүдээ. Чинзоо яа. Ханаас чадахгүй байх нүхний өмтэй цайтай. Бас нэг зураг дараа маргах шүү дээ манай. Би өөрөө өргөнөгээ тасгал. Тэрцээ. Одоо яг нөгөө дууны юу бан. яг нөгөө унаад ирэнгүүт чи өргөлдөг. За юу ч хоол байд. За тийм. Ийм стайл чи одоо юу ахгүй реклам тогтчихгүй бол болохгүй юм биш. Дан нэг явчихсан реклам. Чи рекламыг нэр авах юм гэж. Рекламны компани байгаа. Тэгээ хоол руу бол энэ орно, энэ тоглоно. Тэгээд Зорго Баясаа хоёр бол тэгээд чиний яг юу бодно шүү дээ. Реклам чинь тоглож өгдөг. Хятад ресторан бол гоё шүү. Би хятад тоглоно дуртай. Дэлхийд гайхагдсан хятад хоолны амтыг мэдрүүлэхээр Дао ресторан шинээр үүд хаалгаа нээлээ. Мэргэжлийн хятад тогооч нарын гараа гаргаж хийсэн хоолыг амтархан зоглож, тав тухтай тансаг зэрэглэлийн орчинтой мөн VIP өрөөнүүдэд саатан морилж, гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Дао хятад ресторан. Зааса хоол идчихлээ. Одоо ерөнхийдөө хоёр ах нөгөө нэг тэмцээний үгүй тэмцээний зөв. Дааны хоол ямар юу? Йоо даавас холдмоор бахоо. Тэгээ юу яадаг штэ манай блогч нэг хальт өрсөлдөөл хоёр ахтаа одоо өрсөлдөг нь цаашаа тэгээ яг нэг жижиг тэмцээн зохиогоод тэгээ ялгцсан хоёр нь очиод нэг айлын өрийг дардаг. Тийм нэг. Тэгээ санаалгүй байдлаар рэндом байдлаар лал дардаг хэрэг. За. Би ингээд чинь анх их нэртэйгээр хэлцэхтаа одоо занзаатал торно гэдэг юм хэлжсэн байгаа юм шүү би. Одоо ингээд заатаны тордтой юм манай дуу. Намайг сан хальт ороход оноох ер нь бас тийм эс. За одоо хоол сойж байгаа гээл өөрийгөө зовоогоо. Дандаа л гэж хоол сойж байгаа гээл тэгээд нөгөө авгийнхаа өгсөн нэг тийм хүч удаан энтрийг хийчихээ. Одоо болчлоо л гэдэг. Тэгэл жоохон байж байгаа хоол моол болох дунд нь суучлаа. Юу ч амсчи гэдэг. Би чи дэглэн барьж байгаа даа гэсэн хүртлээ галуу юу нийтчихдээ. Ахад нөө нэг ерөнхийдөө оноохыг харж хагаад турах ер нь Монголд байдаг турах бүхий юмыг явж үзсэн үү? Фитнес, спиннинг шүү дээ. Би онлын хувьд бол одоо амар нарны мөргөл те. Ууш нарны мөргөл, сарны мөргөл. Бүх байгалийн мөргөл бүгдийг нь хэлсэн шүү дээ. Йоо, фитнес байсан. Ой, одоо яваагүй юу төрөл байхгүй шүү дээ. Тэр тэгж бодлоо ахад тэр амар гоё хичээл зүтгэлэн Сэтгэлтэй байгаад байдаг. Тэгээ гоё тий байгаад байдаг. шантаршгүй Одоо ингээд жаахан дасгал их унтчаад байдаг. Гав яа бас хүн бүх мөрөөдөл нь биелэхгүй, амьдрал туршид нь биелэхгүй мөрөөдөл гэж байдаг л байна. Он бол яг тэгсэн баг. А би бол тэгэхээр бүх амьдралд нэг гоё цагаан залуу бол яг
Би бас боддог байсан шамаа их бодож нэг юм ч гэсэн биелэхгүй гэдэг. Ягаад зөв бүгд биелэх ёстой. Яагаад миний бүх юм үлгэрийн шиг биелэх ёстой. Бүгд бэлдсэн байж. Бид нөгөө дээр хэд нэг хоёул юм яриад нэг юунд ороод те баарам ороод би нэг крүш пиаут шиг хөрлөө нэг 50 тэгээд нэг 50 таттай гээ те тэгээд аваад ирэхгүй зөвч нь аваад ирээд гэсэн хин хүндээ хэлээг байхгүй тэгээд ингэсэн байхгүй да чи юу яаж би тэр ингээд нэг баард орсон чинь хоног өчтөр үе очсон би нэг 50 татчихгүй тэгэхээр би ундаа учий гэдэхгүй юу тэгээд зөөгч хэлэхгүй нэг ундаа нэг 50 г хоёр ундаа нэг 50 гэдэг чи тэгээд яваад ирсэн зөөгч хоёр ундаа нэг 50 тэгээд 50 г ингээд тавих гээд ингээд хараа зогсохгүй тэр царайраа харж байгаа тавчих шууд минь Айсбины үст амар гаргасан байна. Энэ бол бас энэ ахад яагаад уухааргүй. Тэр чичсэн байсан бохоо даа. Соёлтой энэ гоё яг унган хотын бүр баг тойргийн хүүхдүүд тэр зүгч тэр их орд юм болж байгаа шүү дээ. Энэ торхоо бол хөдөөнөөс ирсэн. Энэ бол яагаад ч болохгүй юм биш. Зэрэг харж байгаа тавьчихсан нэрээ. Миний ур тавьчихсан шүү дээ. Одоо хараа манай энэ влогч нь өрийн дэвтэр гэж болоо. Тэгээ өрийн дэвтэрээр одоо ер нь үйлчлүүлжсэн хоёр. Тэгээ та нарын үйлчлээд бас Стефен дэвтэр гэж ирсэн шүү дээ. Цалин уу? Тий, цалин студент тэр чинь шал өөр нийгэм шүү дээ. Тэр нийгмийг ярих юм бол 1900 хэдэн юм бэ? Жанжин Захватар бол хамаагүй. Нэ цалинтайсэн байхгүй бид нар чинь тэр үе оёо чи цалинтай учраас бас ч гэж гайгүй. Тэгвэл цалинтай ч гэсэн өөр бичүүлдэг байсан баг. Тэгэн шүү дээ. Тэгэл тий. Мөс багт нь байсан тий. Гөө багшин дээр. Би чи багшин дээр 2 жил сураад сууйс 2 жил сурсан байхгүй юу? Сүүл 2 жил. Би чи сууйсын анхны төгсөгч байхгүй юу? 000011 юу байлаа надад. Диплом төгсөх. Тий. Тэр нь бол яг Тайр бол одоо ингэдэггүй. Одоо бүх дэлхийн өрийн дэвтрийг л ингээд блог хийгээл. Одоо бол ингээд жишээ нь энэ хоёр Тайланд очиод өрийн дэвтэр нэглэмжт очиод зурж байгаа би гайхгүй. Солонгост очиод зурж байгаа. Солонгост нэг жижиг арал дээр очиод зурж байхад би гайхгүй. би багчаа. Гэтэ солонгост байдаг гэж. Байж. Хүний амьдрал юм. Хүний амьдрал хаач байгаа шүү дээ. Тайрууд Америкт нэг дугаар хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд бас гоё нэг Харин тэгээд Америк руу аваа явчих юм байвал нэг дугаар. Тэрийг авааёорэ. Би нэг оюут байсан чинь. Тэгээ нэг өөрөө ээж аваасаа баян мөнгө аваа. Тэгээ хөрөхгүй шүү дээ. Тэр нэг салин хөрөхгүй байсан шүү дээ. Мөнгө аваад. Нэг өдөр шууд ингээд эдийн засгийн тусалцаа шууд зогсоосон байхгүй манай гэр. Ээж яасан гэдэг гэсэн чинь нөгөө мөнгө байхгүй гэж ээж аваа сандаа авдаг байсан чинь нэг өдөр манай аав нөгөө би тэр спортын ордонд ажилладаг байсан. Тэгээ хөрхий тэр чинь нөгөө мөнгө хэмжиж штэ хүний эцэг маань мөнгө хэмнээ гэртээ очиж хоол иддэг гэсэн хүмүүс. Цайны цагаар. Тэгээ аман цангаа 100 байсан юм шүү. Аман цангаад штэ хатаж өгөхгүй дээ. Ядаж нэг Улаанбаатар ресторан ороод хажуутлын замдаа ресторан ороод нэг ганц ундаа юм уусуучаад ч юм уу ганц ундаа уучаад харьгаа явж байгаад ундаа ууж байгаад ингээ хаасан чинь нэг цаатлын заавал нь зөгчөө гэдэг нэг таньдаг хоолоо ингээл нөгөө энэ хүүхд киноны ингээд харсан нөгөө мөнгөгүй хүн би хоёр охин суулгах залуутай зөгчөө аа миний юу яа ширэн дээр юм аа тэгээд мөнгөнд тусалцаа гэж баригдаад аа ч ээж хэлээл ээж тэгэл эдийн засгийн тусалцаа бүгд зогсоосон шүү дээ. Тэр нэг зөөгч гэдэг муухай орлоо. Яг гэж амьдлаа гэж хэлсэн шүү дээ. би ч юм бол одоо нэг хөдөөний оюутай юм чинь он ч юм бол хотынхаа энэ чинь бол бас тансаг зэрэглэн шүү дээ бас тий. Ангид нэг тийм хүмүүс байдаг шүү дээ жоохон баяжоо тэр боломжтой тэр он ингээ яаж яах ангийнх нь араас нь дагсан байдалтай. Одоо бид нар бас яг биширч чараа. Тэвлээсэн шүү дээ. А бид нар ч юм бол нэг студент тавангууд чинь тэр чинь яасан амьдралын. тэр надад хэдэн төгрөг боох вэ? Өө тэр үчин бол амар их мөнгө. Онц сурдаг нь 300 байлуу да. Тэр үед одоо дундаж хүний салин хийдээсэн. 700 800 байсан надад. Тийм баг. Тэгвэл бас ер нь аваа хөөх хийж амар чи хангалттай хөрдөг байхгүй. Тэгтэл бид нар яадаг байсан оюутны байрны 4 студент дуус өдөр Улаанбаатар тууж хайдаа. Тэгэл үлцэн 29 хоног юм шүү.
нэг л өдөр. Нэг л өдөр хаашиг амьдрын штэ хөөцөө бацаатай. Ой зогчоо гэсэн. Хүрхэн суур үсгэлэн юм чинь. Нэг хөөцөө чадахгүй штэ. 2-3 хөөцөө. Тэгээд нэг өдөр хаашиг зогчоо гэж бас нэг гац пиами ууч нэг жоохон гуйлттэй. Тэгээд 29. Тэгээд тэр чинь амьдрал амар гоё штэ. Одоо ингээ эргээ бодоход юм боддгоо одоо оюутан чи ер нь ингээ маргаашгүй амьдрдаг юм уу да. Өдрөл болж ивэл одоо оюутнууд өөр болсон баг. Бидний үед л тийм байсан. Тэр чинь нээ бол баярны тийм ардаасаа сайлын үнэтэй шүү дээ. Бэлэнгаа төлөөл. Бэлэнгаа яа. За тэгвэл юу яах вэ? Тэмцээнд орохоос өмнө өнөөдөр нэвтрүүлэлтэд хамтран ажиллаж байгаа Кендер одоо хүүхд болгоны хамтрах иддэг дуртай шоколад Кендер манай нэвтрүүлэлтэд өнөөдөр хамтарч ажиллаж байгаа. Оноо орцох гэх юм. Нөгөө ажиллаж байна. Би одоо яг хэлэх гээд байна. Яа, Киндер үү? За окей. Тэгвэл тэмцээнд орё. За нэг тэмцээ гэдэг. За яа жижиг зүгээр. Жижиг. Тэгээд өнөөдрийн хамтран ажиллаж байгаа холоодон тусдаа Оливто Олиана Кендер. За тэмцээнд орцоо. За. Хотоодонд тустай Оливто Олиана. Тэнд хоёр ундаа үйж байгаа нэгээр наваад. Тэгээд хоёрын одоо битээр нэг баг. Тэгээд хоёр нэг баг шүү дээ. За. Тэгээд он битэр нэг баг. За. Тэгээд хоёр одоо битэрийн яг зорилго бол угаас нэвтрүүлэгч тийм шүү дээ. Нэг хоёрын картыг зурулах зорилготой болж өгöd хоёрыг яллаа. За. Тэгээд хоёр тийм нэг юм залхуугаар ялдахгүйгээр. За. Одоо үнэхээр үзэжээ. Ялагдсан карт зурах юм. За битэр ялагдчих. Хүмүүсийг орж Насаараа ялагдчих шиг. Хүмүүс орж ирээд ингэдэг байхгүй. Тэгвэл зурчил та битэр ялагдчих. Тэгэхээр тэгвэл нэвтрүүлэг хийгээд байх юм шиг хэрэггүй. Тэгвэл алцчих. Тэгэхээр за хоёрын нэг нь өөрсдөө дотроос сонгох. Битэр нэгийгээ сонгоо тэгээ ингэх юм байгаа. Энэ ундааг ингээд уун. За. Тал руу хүртэл уугаад өөрсдөө яг нэг тогтох хэмжээд уугаад ингээд нэг тогтоод биш шүү. Тогтоог болгондоо эндээс нэгийг байрлуулъя. Нэг соксыг тогтоод байдаг шүү. Тэгээ хөндлөн 3, ташуу 3 мэдхгүй. 3-ыг дараалуулдаг шүү дээ. Яамаар За. Таны цагаан энэ X box те нэг ингээд яг 3-ыг дараалуулах хэрэгтэй. 3-ыг дараалуулах Ингээд хөндлөн ч юм уу те ингээд ч юм уу. Ингээд 3-ыг түрүүс дараалуулж байрлуулсан хожно. Одоо чи таны хоёрыг байрлуулж хад баясаа нэгийг ингэчээд танд хаалтж бол өөрийнхөө хаалтыг ингэж хийж байгаа. 3-ыг байрлуулахгүй тулд. За. Тэр нэг худуу хот тогтоогод байх хэрэгтэй байна. За. чи X box мэдэн бэ? Би мэдэхгүй шүү дээ. Чи дээр баха. Хотын хөхтэй юм чи. Нөгөө хөөрөө одоо За тийм ээ хотыг. энэ хоёр чи амар сурвал хийцэн байгаа. Гү. Сургууль хийгээгүй яхаа. Нэг нь ундааг нуугаад нэг нь ингэ шидэж болох юм уу? Болно шүү дээ. Асуудалгүй болно. Чи үгүй нөх үү? За эхэлхүү. Эхэлхүү. За би хааш идэх юм байж. Хоёул энэ дээр уртал дээр ингэ шидчих. Энэ дээрээ шидэж байхаа те. Өчтө талбай бахтай өстэй. Энийг жоох хийлвч. Жоох. Харин тэг жоох цаашлаа. За X box-оор хоёул ахаа энэ дээр өрнө шүү. За оноохоо. Энд дээр ч болох юм байна дөө. Энэ дээр яг арай харагдах байх. Ой, болцсон болог. Эхэлсэн үү? Болог. Юу номер дээр ордог шиг. За энэ өстэй янз шиг. Өөрөө. Чи Би чи би чамаг зэрэг хэлж байгаа байж гараа. мэдэх үгүй. Зэрэг хэлэг чи. За. Чи баг чи зэрэг хэлэг чи үгүй. Арай болоогүй юу дахиад уугаад тааруулж болно шүү. За. Хүрлээ гарыг хөөцсөн биш үү? Би тавьсан шүү. За. Эй. За, цаана тавьсан. Энийг та өөрөө байрлуулна. Чи бүр түр яаж? Энэ юм байна. Нэг тавихад л Оба. За яг чи чадна. За чиний энэ мэдрэмжинд би итгэдэг байхгүй. Тэ арай жоо сенсац хийлгэжлээ. За яах вэ? Тэ оноо чи нөө гарын мэдрэмж сайтай. Гарын мэдрэмж сайтай уу чи сэтгэлийн мэдрэмж болсон. Бидний мэдрэмж сайжрах ухааны мэдрэмж.
За хоёр дахь тэмцээн эхэлж байна. Хоёр дахь тэмцээн ирдэ хэлбэрх байхаа. Энэ хоёр одоо юу сэтгэсэн? Юу өсөл юм гэсэн. Одоо нэг одоо ингэ тестинг бомбог байгаа. Одоо л хөрлөө авах уу? Тэгээ. Тэ. За одоо манайх зөргөө орчих. Тэгээд би дандаа төрүүлээд хонс шүчтэй. тийм. Би дандаа төрүүлээд хонс шүчээс хөрлөө ор. Хоёр сонгогдсон тэжээ зогсчоо ширээн дээр ойлгоод энэ одоо 6 бакалны аль нэг рүү хамгийн ойлгох юм. Ойлгохгүй шүү. Шууд ингэ Ойлгохгүй орсон ч орсон айгүй хэцүү шүү дээ. Энэ одоо ингэ 6 нүхний аль нь ч орож болно. Хамгийн түрүүнд оруулсан яг шүү. Тоос энэ өрөөнх нь хагаад чи хин төлөхөд хоёр төлчих юм байна тийм. Тэгээ төлчихгээд байгаа шүү. Энэ ч ерөөсөө хүний өрөг тэглээ юм чинь групп битээ яриа л та. Хондоо битээ яриа л та. За хэлэхүү. За тэгээ эхлэе. За манай хөрлөө. За одоо тэгээ бид нар ээлжээр шийдэн тийм ээ. ээлжээр шийдэлтэй. За яг уу. би өгчөө. Зөвхөн шийдэл. Чи дах шууд тавьсан чи шууд хийсэн юм. Үнэ. Шууд хийсэн юм. Ойлгосон юм. За гээ. Ойлгосон хийсэн юм. Энэ Ойлгосон хийсэн юм. яа. Ойлгол илүү орох юм шүү. Тийм байна. Тийм биш үү? Ойлгол илүү орох юм байна. Өө. Яа. Жаахан очтой. Ай. Ой. Шинэ араа юу юм бэ? Нэг юм ажиглаа. Махлаг болсууд илүү их азтай байдаг. Азтай. Ямар нэг шалтгаан зав дээ. За одоо тэнцсэн. За нэг бол за одоо яг Хоёр бүрэн нэг Гэтэ энийг бас алах нь. Шинэ хэлсэн шүү дээ. Энэ илүү дэлжинтэй болсууд ягаад чи азтай байдаг гэж. дахиад тэнцээ. За нэмэлтээр нэг тэмцээн. хаалаа дуусгана. Тэгээ нэмэлтээр нэг тэмцээн tegвэл энэ дээр бол одоо дөрүүлээ орно. Дөрвийг танилцуулчих. За эхлээд нүдэ боон. За дөрүүлээ. Нэг нэгрээ тэгтээ 1 минут өгнө. Минут явцсан. Тэгээд нүдэ боогоод за энэ халбгаар энийг та толгой дээр барьчихна. Нэг гараараа бариад тэгээд чинээс нүдэ боогоод энд хамгийн их хийсэн. Энэ рүүгээ хийсэн. Олныг хийж чадсан. Тэгээд хоёр гишүүн нийлсэн тоогоор тэмцээний Энд хоёр гар орж болох уу ингэж ингэ. үгүй болохгүй. Та нэг гараараа барьчих шүү дээ. Нэг гараараа тоглож Чинь байхгүй болгож байгаа юм Тийм, байна. тийм. Зөөлөн чихэр учраас. хас хүн дээр Так гэдэг нэг мэдрэмж орж Энэ байна. хайхтар. Энэ манай энэ мэдрэмж Энэ дөрөв нам айхтар гэсэн бүр айхтар болох гэж. бүр юм болгоныг Ямар ингээд ч айхтар биш юм айхтар болох гэдэг. за ингэнэ 30 секундын хугацаанд 30 секундын хугацаанд хамгийн дөрүүлж хамгийн олон хийсэн тэмцээний тэгээд дараа нь хийсэн үг гэж хэлчих тий. Юугаа хойшоо бариараа нөгөө халбага жоо хойшоо. За хойж гараа. анхаар бил нөө. Бэлээ. Явцаа. 30 секунд шүү. Асхаад шүү. Дугаараа хэлэхгүй шүү дээ. За шүү дээ. Оо энэ тоос. Асан шинаа. Заасан. За. За нааш авчих. За ингээд 8 шиг шүү. За зөргөө 8. За. За зөргөө 8 хийсэн. За Одоо онох. Би за. Анхаар бил нөө онохоо. Яа. Явцаа. Амнахаас нохоо шүү дээ. Ташихоо гэж. Нэг маг болчиход нэг хүн муусган цаашаа. Цаг найзлаа. 24 25 8 Цаг хараад байгаа юм шүү. босоо. За. За оноо хэдийг авч харъя. 7 яг 7 юм шүү. 8 яг 8. 8. За эхнэр 8 шүү. Та 8. Анхаар бил баха. Бэлээ. Явцаа. Энэ одоо ямар Тагоос гацтай гэдэг юм байна. 5 6
Нэг нэстэй. 23 секунд. 8 25 секунд. 11 29 секунд. Босоо хаа. За тас. За. Босоо. Энд бас л ярихтэй байдаг шүү. За. За тэрийг хашаад өгөөрэй. Мотор чураж. Өрөө. За 10 секунд ч явлаа шүү. Оо хавдаг ч нэ оноо. 18 секунд явлаа. 23. Хоосоо юм шүү дээ. Тийм үү. 27. Стоп. За. Яна хэдвэ? Гэтэ илүү юм аа. Байна. Ялч илүү. 4, 8, 10, 11 шиг хэвээ. За За хүрлээ. 7. Тэг хурлаа. Би 7. Тэгэхээр манайх ялагдаж гин гэсэн үг. 4 оноо илүү байхгүй. 4 оноо илүү юм. Манайх ялгч. Хоёрыг карт зурдаг гэсэн үг. За. За ямар ч төвцөд амжилттай болсон ялцаа өрөх хүн. Амар баяр баярлалаа. Барахгүй байна. Ширүү байна шүү. Худлаа Энэ ажидтэй төрсөн юм л. албаа ялагдсан юм баха. Гүү шүү. Би Баярлалаа. аль байдгаар л үтсэн шүү. Үнэхээр дээхгүй. Йоо. Зориг гэртээ би араас нараа таних байхгүй. Амар турхай залуу яваад байдаг. Юу л яг эп рүү орох гэж урд нэг турхай залуу ороо явчих. Би нэг компани маркетингийн том захирал ирээд бас ажил ярих гэж байгаа юм болов уу гэж араас нар зориг. Ер нь нэвтрүүлэгт орох юм бас энэ бол их гоё юм уч тийм ээ. Тийм. За манай нэвтрүүлгийн ивэнтгч Киндер түрүүний хэлсэн. Киндерийн зүгээс энэ бэлгийг өгч байгаа шүү. За одоо нэг шинэ жил болж байгаа. Киндерийн шинэ жилийн юм. Бүгд одоо нэг амтрах гэдэг нэг өндгөн шоколад эдгээр чинь бүгдийн дотор байж байгаа хаа. За баярлалаа. За тэгээд Урилга хүлээн авсанд баярлалаа. за тэгвэл айлруу явах уу? За юу. За Ингээ гэж бодож байна. Хоёроо ингэж байгаа шүү дээ нөгөө нэг битээр хожицсон. За. Тэгэхээр битээр нөгөө нэг ерөөхдөө маршрут буюу локейшнээ сонгох хэрэгтэй л доо. Яг битээр ингээд Локейшн гэдэг нь юу? очих газраа. Ерөөхдөө 20 хэдэн дугаар дээр бас нэлээ олон ингээ хотоо ингээ завхруудаар явцсан юм байлаа. За. Ийшээ нөгөө нэг цай 66-гийн хойшоо Мануэл гэж байдаг шүү дээ. За. Тийшээ бас очоогүй юм бэ. За. Тий, тийшээ бас нэг өнөдөр зөвлөлт юм. Тэр юу юм бэ? Бас дэлгүүр байгаа юм те? Тэр Тэр нөгөө 800 тэргээ ингээд тийшээгээ мөн үү? Тий. Кино өлдрөөс яг хойшоо Тийшээ зөвлөлт юм уу гэж бодоод байгаа. Тэгээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэлд хамтарсан Даавар ресторанд маш их баярлалаа. За мөн дээрээс Олоны брэнд, Киндер брэнд баярлалаа манайхаа. За одоо өрөө тэгэлцгээе. Явцгаая. Хотоодонд тустай оливтэй олиена. За өргөлтөр блог үргэлжлэж байна. Яг одоо Мануэл гэдэг газар. Мануэл юм да тий. Тий, Мануэл. Манайл тий энэ ч манайл шүү дээ. Автодгийн хашаа гэдэг Мануэл. Мэдхгүй тань. Мэдэн шүү дээ. Тийм үү. Энэ дээр одоо зайсан хоёрыг зогсолбор баригдаж байгаа байлээ. Ааха. Бас энэ хавийн хүмүүс орой дээрээс Улаанбаатар хардаг тийм зогсолбор баригдаж байгаа байна. За тэгээ энэ бөмбөлөө гэдэг дэлгүүрийн үүдэнд ирсэн байна. Ийшээ ороод өрийн дэвтэр байна үзье тий. За Түхүү. За тэгээд энэ одоогийн юун дээр болохоор хоёр ах тэглэнэ. Хоёр ах нэг адил тэглэнэ. Ясаа. Энэ юу биш үү? Өрөө дэвтэр байхгүй байх юм биш үү? Тэгвэл тэгээд өөр дэлгүүр. Өөр дэлгүүр. Тэгвэл тэгэл өнгөрөө. Баргийн дэлгүүрт байд юм дөө ер нь. байд байна тий. За сайн байна. Сайхан үлцгэж гинөө. За сайн. За ажлын дээр тавдаг уу? Бизнес хэсэглэл байна уу? Аа. За ихчээ нэг юм асуух гэсэн юм аа. Энэ өрийн дэвтэргээ блогоос явж мэдхүү та ер нь үзчихсэн үү? Мэдмэд үзчихсэн. Аах мэдхүү. Ихч. Өрийн дэвтэргээ блог хийдгийг. Тэгээ энэ удаагийн дугаарт манай хоёр ах маань орсон. Оноо ах хөлөө хоёр ороод. Тэгээ бид хоёр ялчаад хоёр ахаар сайхан картын зурулах гэж явж байна. Тэгээд өрийн дэвтэр гэж байна уу али? Өрийн дэвтэргүй дэлгүүр гэж баг байхгүй юу? Синси байдлаа болчихсон юм байна шүү дээ. За. Энэ хэсэг нэг урагдаж одоо энэ. Энэ одоо бараг 2 3 цэцэг юм. Яна энэ ард гол болох нэ. Одоогондоо цайран бас гайгүй Гайгүй юм, тий? одоо 2-3 жил өрөөгүй юм чи байсан. Тий. Одоо өнгөр. За одоо ингийн хөрлөх оноо. Ингийн зэ. Дөрөв нь бол юм. Дөрөв нь бол хоёр сонгох хэрэгтэй.
Хүнээ юу? Үгүй тийм юу ах хүнээ. Гэтэ ингэж хийх хэрэгтэй. Шууд тэр айлыг зоохгүйгээр за одоо та жишээ нь тэдх хууц гэхэд та тэдх айлын гэх юм. Ингээд ямар ч хамаагүй санаандгүй байдлаар нөгөө хүн ямар ч айл байж болно. Тэдс төгрөг таарч магадгүй гэсэн. Ийм л дүрэн байгаа. За. Тэгэхээр наа чи хамгийн дээд максимум хэд өгдөг юм? Минимум хэд өгдөг юм? Энэ өрнүүд хамгийн хүнтэй айлж байгаа. хамгийн хүртэл айл жишээ. хамгийн их 100 гарцсан л явж байгаа. Бас арай учиртай байгаа шүү дээ. Тэгэхээр яг нь тойрог дээр бол санаа зовхгүй байгаа шүү дээ. За хэрдүүд үчи тэгээд нөгөө энэ онгорол нэг хоёр дөө нэр онгорол яа. Түрүү тэд баха ялсан тийм. Хөөр гэж байгаа. Харин алхан дээр. За тийш. За би яах юм бэ? Би хууц юм гэх юм уу? Энэ хоёр хөтлөгчтэй өөрсдөө хөтлөхгүй. хоёр хооц ерөнхийдөө тэгээд аваа явчихъя гэдэг. Ингээд хөө. Одоо энэ цуудад ингээд ийм хууцлууд байгаа шүү дээ тийм. Хууцлууд байгаа. Тэгэнгүүт нүүрээр нь тоолчор ирээ хамаарч. Ингээд бас байдаг тийм. Ингээд бас ингэж байдаг шүү дээ. Тэгээ за хүрлэх. За би юу яа гэж бодож байна л да. Хамгийн сүүлийн хуудасны уртлын хуудас, хойноосоо хоёр дахь хуудасны нүүрнийг нэлгэж авъя л да. Хоёр дахь нүүр гэсэн үг юм байна. Хоёр дахь нүүр. Хойноосоо хоёр дахь нүүр юм. Хоёр дахь нүүр тийм ингээд. Хамгийн сүүлийн хуудасны сүүлийн нүүрнийх нь өмнөх нь юм байна шүү дээ. Яа чи яг ингээ гоё. Яг ойлгоход их гоё. Ойлгомжтой ярьчих. За сүүлээс хоёр дахь нүүр тийм үү? Тий. За дээдлээсээ хоёр. За. Дахайл. Хоёр дахь айл. За. Нөгөө хоёр дахь нүүрний дээдлээсээ хоёр дахь игнэний айл, гурав дахь игнэний айл. А 2-3-ыг авах. 2-3 тий. Хоёр айл юм уу? Хоёр айл авчих. Бос ингээ за нэг юм асууч. Асуу жилд асуу. Бос одоо хоёр ядаа санхүүгийн байдал яах юм бэ? Хэн төл зурулах юм эсвэл яа хуваах юм уу? Яг колор фитэх юм уу? Яах чинь? Тэгээд хоёроос авлаа шүү. За. Одоо хэд нөр байгааг мэдэхгүй байхгүй. Мэдхгүй тий. Эхнийх нь би авъя, хоёр дахь нь чи яав гэдэг. За тэгээ. За хоёр дахь нь би авчаа. Би яг өөрнөө Хоёр дахь гэсэн. хоёр төрсөн байхгүй юу? Тийм учраас хойноосоо хоёр дахь хуудасны хоёр дахь айлыг би авъя. За. Гурав дахь нь яах вэ? За окей. Би чамаас арай өндөр ивч ихнийх. Тийм ээ. Яа санаатай. Сайн жоохон тарих гацлаа тийм үү? Хоёр авч нөгөө нэг уул нэг айлыг үрж иглэх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд орж ирэнгүүтээ шууд хоёр айл болчихлоо. Хоёр. За. Хоёр Хоёр. За үз. Би бодох уу? Болно. За хараарай. Жоо юм шүү. За хамгийн арай үлдсэн аа. Өргөн биш үү? За энэ. Нэг дахь хуудас гэсэн тий. За атласаа шүү манай хараарай. Атласаа нэг нүүрний Хоёр хуудас. За хоёр дахь игнэ. Хоёрээс хоёр дахь. Оюун цэцэг 103,000. За. За 3 дахь нь болох. Болно шүү. Энэ 300 эдтэй байж байгаа хагасны төлөөд одоо 150 үлдсэн. За. Тэгээд ингээд бичсэн. За энэ хоёр айл юм. За энэ. За би болохоор хэдийн төлнө гинэ? 103 юм. Би чи 150. Энэ 150 үлдлээ гэдэг энэ бичсэн байна. Яа чи илүү За окей. Гэхдээ 150 ч бас 300 байж дундаа болчихсон. За тэгвэл карта өгөрөө. Карта. За баярлалаа. За 150. Алин хүлээх их өөртөө шулна. За, натаа шулч. За. 150 задлаатай юм шиг үү? 150 Яг юм. 150 үлдлээ гэдэг бичсэн байсан. Манай нэг таталаад нааш байна. Хото нуна. мэдцээ. Үлгэнтэй. Үлдэх Үлдэх сүртэй нунагаа хин бидрийг фото хараад орж ирсэн чинь. За оноо хэлээ. За энэ За ингэ уншаа. За баярлалаа. за ёстой За баярлалаа. За одоо нэг айлтгаа зүгээр уцаар ярьж үзэх үү. хоёр айлыг уцаас байгуулав. Уцваг шүү. Өмнө шүү энэ нэлээд миний утсан. Атко. Байна атгүй. Сайн байна уу? Би нөгөө энэ бөмбөг дэлгүүрээс ярьж байна. Өс атгүй нэг юм боллоо. Бид нар нэг өрийн дэвтэргээ влог хийдэг байхгүй юу? Тэгээд энэ санамсаргүй байдлаар айлуудыг сонгож байгаа. Тэгээ үр дардыг. Тэгээд хамгийн хойноос хоёр дахь нүүрний хоёр дахь айл гэсэн чи танаа сонгогдчихлоо.
Тэгээд нэг 150 мянган төгрөгийн өөр үлдсэн юм байна өөрт чинь. Тэр чинь дарцсан шүү. За баярлалаа юм гоё. Тэгээд таны өрийг болохоор манай X дүүзийн захирал жүжигч оноох дарсан шүү за. За сайн сайхныг хүсье. За. За тийм шиг тий. За. Жоо юу гэсэн бэ? Яраач зүгээр. Тэгээд нөгөө нэг утсан байх. Гоо энэ чи одоо утсын цайл бөө баяр болж байгаа шүү дээ. Утсын баяр болж байгаа шүү дээ. Тийм байна. Манай монголчуудын чи юмас магтаад байдаг угаасаа тий. монголчууд өөрсдөө юм дараа байдаг. Дотоо яадаг. Байна уу? Байна уу? Сайн. Аюулсагч уу? Тийм байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Би нөгөө танаа энэ гэрийн энд бөмбөлөө гэдэг дэлгүүр рүү орж ирчээ ярьж байна танилоо. Би орж гэлдүүг ажлаасаа батараа. Ихчээ нэг юм хэлэх гэсэн юм аа. За. Биднийг нэвтрүүлэг хийж аваад санаандгүй байдлаар энэ дэлгүүрээс өрийн дэвтэр дээрээс нэг айл санаандгүй байдлаар сонгосон чинь азтын одоо тодруулсан чинь танаар тодорчлоо. Тэгээд нөө 103 мянган төгрөгийн өртөө байсан юм байна та. Тэр чинь дарцсан шүү, өргөө болсон. Оо яна баярлалаа. Тэгээд таны өрийг манай энэ авиж чи хөрлөө ах дарцсан шүү. Оо яна баярлалаа. За хөрлөө ах дээр. За. Сайн байна уу? За сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж байна. Тэгээд сая нэг юм манай дүүнэр хийдэг өрийн дэвтэр гэдэг нэг нэвтрүүлэг нэг блог байдаг. Тэгээд тэрүүнд ороод тэгээд нэг юм самсргүүгээр айл сонгоод тэгээд өрийн дэвтрийн тэр өрийн нөгөө юу яаж байгаа дарж байгаа тим юм дээр тэгээд Танаар сонгогдсон. танаас сонгогдоод тэгээд дарчлаа. За баярлалаа. За энэ жил аз жаргал төсөө. Баярлалаа. За баярлалаа. Хоёр айлын одоо ингээд өөр тоор тэгшлээ. Тэгсэн чинь манай нэг Олионагийн найзууд түрүү нэг аяг маяг байгаад манай тэгсэн чинь Олионагийн манай менежер залуу наашаа яриад тэгээд манай брендинг зүгээс бас үр даралцъя. Оо ямар гоё. Одоо нэг тодорхой хэмжээний мөнгөнд гин бид нар даая гэсэн хэвхэв. Тэгэхээр яг нэгэнт ирснийх шууд энэ дэлгүүртээ ярьж байгаа. Нэг юм нүүр бүтнээр тарчдаг. Тэгэл та. Тийм. Айц дэлгүүрд орсон адилхан хүн хэрэглэгч байгаа юм чинь чанаа яриа байгаа шүү дээ. Тэгвэл их чи ингээ сая 2 айл дарцсан. Одоо үргэлжлүүлээ дахиад дарахаар болчлоо. Яг чи наа түрүүний удацсан уу? Тийм. Тэр дараа удацсан чи үлдсэн айлыг бүгдийг та боддоо. Тооны машин дээр. Тооны машин дээр бодоод. Дарсан өнөө дарцсан айлууд юм өгтэйгээд яг Одоо энэ Нөгөө яг 3-аас хойш энэ тэгээ давхар. Ингээд лөө. Бостлоо. За энэ хуудас ингээд байхгүй шүү зэ. Энэ хуудас одоо энэ айлууд бүгд өргөө шүү заа хаа. Ингээд дарчих шүү. Ингээд дарчихсан. Тэгээд наадуудаа тэгээд хэлчихнэ гэж тийм ээ. Та хэлчихээр хаа за. Энэ бол таны одоо хариуцлагын ажил үлдлээ шүү. За. За энэ хуудсыг бүгд бодчих. Хамгийн сүүлийн хуудас шүү за. За 32400. Шин дээр нэмээ. юм. 32400. Мах авсан айл байна. Наа чи хэд үлж За байна? нийт 325. Нин. За, тэгээ. Уртлыг бодсон. За энэ айл бас байхгүй шүү. За ингээд 3 байж. Энэ хуудас нүүр баг. Юу мэ тоогоо алдчих магадгүй 300. 25. 850. 850. За яг одоо энэ нүрийг бодчихсон. Энэ чи бас төлсөн юм уу? Ерөнхийдөө гайгүй төлсөн. За яг урдын хуудсыг баатыг заа одоо. Энийг авах юм уу? За тэг за. За хэлээ. 85 бит батсан тийм. Батцсан. 31270. За нэмэх 4000. За 4000. За ингэ энэ хуудас байхгүй шүү заа. За болсон. За жаа энэ уршига байгаа өртөөл. Ер нь байгаа. Энийг дарах уу? Тэг тэгээд дарчих тохоо. За сая хэлсэн мөнгөнд дарчихгүй. Тэгээ. За бодчих яхаа. За хоёр ах тайлбарлаад өгье. Энэ болохоор нөгөө хилдц гарснаас үнийн дүнгээс нас манай нэг юуных нь дараа ихсэн. Олоныг гэсэн чинь энэ за ихэнх айлууд нь энэ 170% бас дарцсан. Тэгээ үлдэгтэй айлууд бодсоор нийтдээ 4 хоцны юм үрдэрслээ. Хэд бас их лаха? 652. 650 хэвчээ. За Себастьян Окей. 352.
Одоо тэгээд та ярьд нэг баг ажил гарлаа штэ бүх улсууд руугаа утсаар зохиж хэлэх тийм ээ. Асуун орж ирэх юм чиний хэмжээнд авчихсан шүү. За. Нийтдээ хаа ингэж штэ. За ингээд 4 5 1 2 3 4 ингээд 4 нүрийн нийт ер нь хэдэн айл болчих вэ? Энэ нэг Айлуу. нэг айлтаа 20 нийтдээ 20 айл. 20 айл юм байна тий. Окей дарчаа. ер нь нэг 40 айл юм байна тийм. дарчлаа. За гоё болно шүү. За Олеонийхандаа баяр хүргэе. Баярлаа. Оо манай гэрээр олеоноо дууссан байгаа юм байна. За баярлалаа. Баярлалаа. Таалаач чаргал үсэ. Сайн сууж байгаарай. Амжилт. Амжилтсэ бизнес Ашиг орлого өндөр байх болтугай. Шинэ оны минь төргий. За баярлалаа. За баярлалаа. Ямар ч байсан өрөө дараа гараад ирлээ. Өнөөдөр бас нэлээд олон айлын өр дарчлаа. Тэгээд хоёр ахтаа маш их баярлалаа. Төлөвлөгөө урилгыг авч хүрэлцэн ирээд ялагдаж өгч хоёр айлын өр дарсан маш их баярлалаа. Одоо илүү өөр газараас ялагдах хэрэгтэй шүү. Тийм Юм дараа яваад байгаа. Одоо тэгээ оны өмнө бид нар чи 2 дугаар тав хүндээ хөргий гэж бодож байна. Тэгээд дандаа гоё баярын дугаарууд байх болно. Шинэ жилийн дугаарууд байх болно. Бидэнтэй хамт байдагт баярлалаа. Нэг жилийн минь төргий хоёр ахтаа баярлалаа. За маш их баярлалаа. бас ийм гоё нэвтрүүлэг хийж байгаа хоёр дүүдээ бас баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Нэг л их ах дүү. За тэгээд таарын бас их гоё нэвтрүүлэг олон хүнийг баярлуулж байгаа. Хүн баярлуулна гэдэг чинь одоо буян одоо төдөө чинээ эргэж ирдэг тийм ээ. Одоо ингээд өшөө олон гоё олон айлыг өргөө болгож тий ингэж яваарай гэж өрөөе. Баярлалаа. Тэр ресторан гарсан чинь нэг л төвдөв болцлоо тий. За баярыг. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаартаа манай Киндер хамтран ажиллаж байгааг түрүүн та бүхэн хөрлөх хоёрыг хөөгөө явуулсан. Хоёр ах маань явсан байгаа. Тэгээ энэ битээр нэг ийм санал тавьсан байгаа. Шинэ жилийн баяр болж байна. Тэгээд одоо нэг жилийн хойч бас болж байна. Тэгээ нэг гоё ийм гоё хайр өнөрсөн дугаар хийя гэд Киндрийн найзуудаа Киндрийн маркетингийнхантай битээр санал тавьсан байгаа. Тэрний үг гэхээр одоо битэрийн өр даасан газар дээр гоё бэлэг тараавал ямар вэ? Та нар юу гэж бодож байгаа гэсэн чинь Киндер маш туртаагаар хүлээн зөвшөөрсөн байгаа. Ингээд битээр Киндрийн гоё энэ юг бэлгийг шинэ жилийн бэлгийг хүүхдүүд тараахаар шийдсэн байгаа. Тийм. Тэгээд ямар ч байсан би бэлэг гэхлээр нэг 10 20 бэлэг ирэх юм болоо гэсэн чинь машинтайгаа өрөөд ирлээ. Тэгээ ямар ч байсан бэлгээ тараацгаая. Энэ хавар бол одоо тараах хүүхд юу гэсэн бодох вэ? Би ихтэй намайг жоохон байхад бол ингээл өвлийн үгөө аав дэрэн доор бэлэг хийчихэд явдаг байхад би итгэдэг байсан тэрэнд. Итгэдэг байсан тэ нэрэ? Манай аав л яг шөндөө тавьчихдаг байсан юм байна. Гэтэ би үнэхээр итгэдэг байлаа тэрэнд. Гэтэ одоо өнөөдөр хоёул өвлийн үгний ажил хийдэг төхөө. Тэгээ. За тэгээ ингэ гэж бодож байна. Хоёул хоёр багч төхөө. За тэгээ. Чи өшөөдөө энэ ходог дээр ирж байгаа хүүхдүүд Тэдлээс сургуулаад зөндөө явж лээ. Тэгээ годамны хүүхдүүд байгаа. Би ийшээ энэ чи бас манай энэ яг энэ чи нийтийн байрууд юм байна. Ийшээ ороод бас хаалган тогшоод хүүхдээ бол өгөө явчихдаг. За амжилт. За амжилт. За өндгөө нэг чивэрсэж. Чамаг минь гоёд шинэ жилийн тэнгэр одоороо чимээд шинэ энергийн дунд хослон бинэ тэрвэж намуухан дулаах хайраараа чимээд баяр дээр баяр нэмж баяр баялаг билэгли зүс ногоо гасур мото хүсээ шимэн чимэгли орон дор хүч чадал ад хэв сайн сайхны гэр бүлтэй ад шархлыг хүсээ чамаг би үргэлж хүлээн гасур модон лендинг хүслээ шивнэн хүлээн хизээч мартаа
шинэ оноо дурлуулж яваарай шинэ ондоо дутуугаан дүргээд аваарай цаг байна дутагдлаан засаад амьдраарай нас байна уурлан дээлж яваарай буйна нэрэн бостэйга хүндэж амьдраарай нэрэн бодлон зэгцэж амьдраарай үнсэн бүтэн буйна түгэж яваарай жаргал дэрэн Өрөө дэвтэр үзтий болоог үзтий. Нэг жилийн амын төргий бидэнтэй хамт байсанд баярлалаа. 25 дугаарын турш хамт байсанд баярлалаа. Гэтэ дараагийн дугаараа бас ахид хийх болно. Маш гоё дугаар боллоо. Зочноор оролцсон Оноо Хүрлээх хоёртой хоёуланд нь баярлалаа. Бидэнтэй хамтран ажилласан Kinder брэнд, Олена брэнд баярлалаа. Хайр өнөртсөн. Ерөнхийдөө бас хоёлаа ингэж яасан ч бас нэг 100 төгтөд тараачлаа шүү дээ бас тийм болж л байна шүү дээ гоё. За тэгээд өнөөдрийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд таалагдвал одоо лайк, share, subscribe тэгээд YouTube утсан маань бас дагараа. Баярлалаа. Шинэ оны минь төргий. Бам бам бам.